сайн байцгаана өрхөнд үзэгчтэй та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжилж байгаа Монгол ногоо төслөөс хэрэгжүүлж байгаа VG Cook Show нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэхүү нэвтрүүлгийн маань хүндэт зочноор цалин дөрвийн ажилтан жүжигчин Базаргүрийн Отгон Туяа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай тогооч зочноор Sweet Kitchen-ийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн. Бид бүхэн одоо амтаа сайхан хоол хийж өгнө. Гэхдээ хоёулаас туслана. Хамтаа бүгдөө сайхан төмс хүнсний ногоогоор хэрхэн сайхан амттай хоол хийж болохыг одоо харуулнаа. За манай нэвтрүүлгийн гол зорилго нь бол ерөөсөө төмс хүнсний ногоогоор хэрхэн сайхан амттай хоол хийж ногооны ач тусыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Тийм учраас одоо тийм зөвхөн нарийн ногоо төмс хүнсний ногоогоор ямар сайхан амттай хоол хийж болохыг одоо гуруулаа үзүүлэх нэ. За өнөөдрийн хоол ч одоо ямар хоол байгаа лээ? За өнөөдөр бууцаатай банш. Баншаа бууцаатай банш баг штэ. Тэгээд бас өөрийнхөө дуртай нэг мөөгтэй кебаб Вау, nice. Ямар гоё юм бэ. Дээрээс нь банантай, сой милктэй, одоо юу шар бурцгийн сүтэй, тэгээ бууцаатай, цагаан гаатай бас нэг тийм уудаг юм байгаа. Тэр бол биенд бол маш сайн биз? Тий, ер нь бол бууцаа бас нөгөө цус түлжүүлдэг, цагаан гаа тархлаа сэргээдэг. Тэгээ банан бол нэг жоохон гоё амтыг нэмж өгнө. Тэгээд шар бурцгийн сүтэй ийм нэг уух зүйл байгаа. За тэгээ дээрэс нь юу бууцаатай банш маань ерөөхдөө гурил нь одоо ногоон өнгөтэй гэсэн үг. Доторх шанз нь болохоор бас нэлээд хідэн одоо орцтой. Шууд өгсөн тайлбарч бид бүхэн ингээд гэрчээд бэлдсэн байгаа жоохон төрөвчлөх хугацаа хажууд. За хамгийн дуртай миний дуртай ногоо маань мөөг байгаа. Тэгээ хамгийн доор нь мөөг байна. Мөөг бол ахиухан хийвэл илүү гоё болно. За тэгээд цоо байцаа. За тэгээд чинцай, сармис, сонгон. За тэгээ баазаргийн луун. За тэгээ гих мэт юм ногоо ургамал. Одоо энэ ногоонод бол бүгд Монголд ургаж байгаа шүү дээ ерөөсөө. Одоо ч ер нь Монголд нарийн ногоо ер нь ургахгүй ногоо байхгүй болсон шүү дээ. Манай нэвтрүүлгийн бас гол зорилго нь бол Монгол ногоочтой дэмжих зорилгоор. Одоо манайх ч одоо хятадаас 40% ногоогоо одоо хятадаас авч ийн гэж шүү дээ. Тэгэхээр ийм сайхан өргөн уудам нутагтай байж ич 3 сая хүн амтай байж ич өөртөө ногоогоо хангаж чадахгүй байна гэдэг бол бас жоохон асуудал гэж би ойлгож байна. Тийм учраас одоо тариалж одоо ногоочд маань бол маш их болсон. Бид бүхэн одоо бас тэгээд дэмжиж байгаа. Тэгээд тэр тийм ч учраас энэ нэвтрүүлэг маань одоо сэргэжээ явж байгаа маа. Маш сайхан нэвтрүүлэг. Ногоогоор хоол хийж нэстэй. Би ногоогоор хоол хийн штэ. Гэтэ отгоо хоол өстой хоолыг бол өстой гялтганулт штэ. Очиж шүү гэдэл хоол нь хаалгаар аваад хоол нь ингээл болцсон байж идэг байхгүй. Отгоо хоол ямар хоолнд дуртай? Манай найз чинь. За эхлээд энэ удаа яаж хийж? За би жоохон. Аюу чиг. За ямар ч гэсэн юу яана? Юу юм бэ? Гүнжтийн тос. За. За энэ жоохон нэг Аз маягийн тийм банш хэлгээд байгаа. За тэгээ жамц давс. За давсны хэмжээгээ бол өөрсдөө хийж болно. Ер нь бол давс бол нэг хүний бид маш их нэг үр өгчтэй биш юм байл шүү дээ. Ер нь хар перц. Болж өгөх бол давс бол хар перцээ ахиухан ийгээд сой соусоор амталж болно. Давс хийхгүйгээр. За тэгээд тэр хар юу юм бэ? Тэр гүнжтийн үр байгаа. За энэс хийж болно. Би гэртээ хийхдээ бол ер нь гондтой хийжтэй. Гонд бол баншин их гоё амт оруулдаг. За ингээд одоо эхлээд бол нөгөө баншныхаа юм ангил бид биш тийм нэг юу яд шүү дээ. Ногооны шанс. Солонгосын нэг гоё банш байдаг шүү дээ. Одоо оруулж ирээд байгаа шүү дээ Монголд. За ногооны тийм хөө байдлаар хийж тэрийг хийж ерөөсөө тэр чинь шүү дээ. Тэр болохоор нөгөө нэг юу л байгаа. Тэр ерөөсөө тэр. Шилэн гурилтай байдаг шүү дээ. За тэр бол биш. Энэ жоохон Итали маягийн гэх юм уу та. Нөгөө одоо бууцаатай банштай шүл ахгүй юу. Гэхдээ доторх шанз нь болохоор жоохон Аз маягтай. Тэгэхээр нэг жоохон одоо миний нэг жорл гэсэн үг байна. Тэмүүлэн тий. Тэмүүлэн маа тэмүүлэн ч юм бол өстой бялог бол өстой урлагийн бүтээл болгоод байна шүү дээ. Тэмүүлэн. Одоо чи хэдэн жил бас энэ хоолны төрлөөр ажиллаж байна? Одоо нэг 6 жил болох гэж байна да. Хоёр юм. За тань ингээд нэг гоё хатаж байгаарай. За одоо хэдүүлээ гурлаа зурна штэ. Гурил маань бууцаатай. Тойроос гоё усуулын шүүргээд бас манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа усуугаарай. Биш би тэгж боддоо штэ. За нөгөө жоохон багт манайх болохоор зөв нөгөө ногоо тэрдэг байсан гэртээ гашаанда. Манай ээж тэгвэл аюу тэрийг аюу сайн сандгийн төмс тарьдаг байсан манайх сонгон тарьдаг байсан. Луун тэрдэг байсан, байцаа тэрдэг байсан. Өөрсдөө хэрэгцээний ногоогоо шууд ерөөсөө гашаанда, манайх гашаанд дөрвөн мод те.
Оо за. Бас би чи Аранга аймгийн охин шүү дээ. Одоо хотод ирж танигдахгүй болсон болохоос шүү. Юу цаас дараад бүр гоё болсон болохоос. Чад өөр танигдахгүй болсон болохоос Арангач намайг одоо яг яриул тань да. Яны ядлын хавлаарсан. Нэр отгоо итээр нэр нэг анги нэг сонголт нэг анги. Тэгээд ихэр чинь би нэр айгуу сайн мэддэг. Манад ирж хоол иддэг чинь тийм байхгүй. Манай анх 9 сарын нэгэнд хамгийн анх оюутан болол бид нар чи багш те. Багштайгаа танилцаад тэгсэн чи багш бүгд би юуныхаа овг нэрээ бүгдийг цээжилцгээ гээл те. Тэгээ би овгтой мэдээд байгаа байхгүй. Базар бүрийн отгонтой яа гэж. Би одоо хэн бэлээ? Миний овгийг мэдхгүй байх юм шээс те. Төмөр одрын батлаа. Мэддэг байхгүй. За би юуг нь аваад. Тэгээд ногоос ирдэг хэлээрээ те. байсан. Ногоос ирдэг байсан. Тэгээ би яагаад бол одоо бас нөгөө одоо хитрхийх манайхан бас залхуурчаад байна тий. Бэлэнчлэг сэтгэлээ яг өндөртэй байгаад шиг санагдсан. Ер нь бол яг хуу ширлээний ногоо тарина гэдэг бол энэ бол амар шиг. Манайх бол тэгэл доороо ингээ нөгөө юуныхаа доотлолт баашингаа доотлолт юм хөөрхөн зойртой. Тэгээ зойрондоо ингээ хийждэг байсан. Айгу ажилсаг байсан юм байна. Одоо бодоод ер нь бол хүнсний ногоо худалдаж авдаг л өөртөө тариалдаг. Ямар шаардлага байхгүй тий. Мундаг байсан. Тэгэл манай ээж чи амар хөөрхөн ингээл айгу арчлан ногоо нөгөө нэг зэрлэг үрдэж очиж өдөр болгон зулгаан ингээ бүр ингээ айгу хөөрхөн бэлдэж байсан. Одоо ер нь бол ногоо тарьчих гэвэл тарьчих юм шүү дээ. Мэдхгүй байгаа юм шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэгвэл шууд тарина. Одоо тэгээд сая надад за юм хооллохоо юм яагаад. Хурлаа хэдүүлээ ихлээд зурчид чимхэнгээ хэдүүлээ юм яриа тий. За энэ дотор бууцаагаа би хийцэн. За одоо нэг хэдэн грамм юм дээ. Энэ одоо хөнгөн болохоор нэг одоо 50 грамм л авах. Гэтэ ерөнхийдөө нэг иймэрхүү хэмжээтэй. Дараа бид нар орчин сайхан бичгийн хэлбэрээр тавина. Бууцааны нөгөө навчит хэсэг нь илүү хөнгөний оруулдаг. Энэ иш хэсгийг ингээд бас авчиж болно. Гэтэ ер нь бол бүгдээрээ л ашиглаж болно. Одоо блендердж байгаа учраас. Тэгээд гурил зуурх хэмжээнийхээ одоо усыг хийгээд тэгэхээр нийтдээ нэг ногоон өнг гараад ирнэ дээ. Тэрүүгээрээ хэдүүлээ гурлаа зурчин. Тэгэнгүүт ногоон өнгийн банш дотроо ногооны шанцтай гэсэн. Шинжтэй ямар жидгийн эрүүл хоол болох юм дээ. Ямар гоё амтж байна. Үнэртж байна. Гоё үнэртж байна. Харин сэргэлээ гоё. За тэгээд одоо энэ сайн түүхүү гэж байна. Энэ сайн түүхүүг чи манай Монголдо өөрсдөө бас хийж байгаа шүү дээ. Тийм түүхүү сайн хийж байгаа. Одоо манай монголч одоо бүр юу Эрдэнэшиш хүртэл тариалаад шүү дээ. Оо за тийм үү. Тий Эрдэнэшиш. Би таныг явж байгаа баруун араа дээр нэг газар очсон байхгүй юу? Тийм хэстэ мундаг байсан. Нэг ах хэстэ бүр ингээд хөшөөн штэ. Их нэртэй хойлоо байждаг. Тэгээ би ногоо тарьж байгаа нөө гэ. Тэгээд бид нар танилцж мэлцаад ингээд орсон чинь зүгээр л ингээд ногоог бүр ингээд утгаар нь очиж би бүр гэ. Тэгээ нөгөө юу хүртэл тариад байгаа юм чи нөгөө нөгөө юу лээ? Мартчихлаа. Үзэлцэн үү? Шиго за шиго чи бүр ингээд нөгөө технологиос өөрөө бүр ингээд зохиосон гэж байгаа байхгүй. Чи ингээд ишин дахин унждаг юм байна л. Тэр мэрий чи бүр ингээд чи ингээд дээрээс ургадаг юм биш үү? Газар туурдаг байх гэж бодсон чи унжаад урчдаг юм лээ. Одоо тэгтээ тиймэрхүү хүмүүсээс их сурах юм их байгаад байгаа шиг байна. Одоо харин Монгол ногоочдоо үнэхээр өөрсдөө ингээд хүлэмж хийгээд хүлэмжийн дотроо өстой нарийн ногоо жимс тий одоо амар хийж байгаа. Тий. За. Бүрдээ юм. Одоо ямар ч ярих энэ лагаа юу те? Өөр байхгүй. Тийм тийм. За, машинд ачлаа. Одоо би очичоод энийг гэртээ хийн гэж боддоо. Яг үнэ нэр сураад дээрээ. Тэгнэ. Би бас сураад шууд нөгөө нэг хоолоо тэмцээнд оруулж болно шүү дээ. Одоо энэ ногоон тий. Манай нэвтрүүлэгч бас нөө VG Cook Challenge ихлүүлсэн байгаа ш нэрээ. Нэр үзэгчтэй бас нэр VG Cook Challenge бас танилцуулахад. Энийг би зургийг авчихгүй. Энэ юу юм те? За энийг VG Cook Challenge ихлүүлсэн байгаа. Тэгээ тэр одоо ямар зорилготой вэ гэвэл тэгээ төмс хүнсний ногоогоор хэрхэн сайхан амттай хоол хийж одоо ногооны ач тусыг бусдад түгэнд илэрүүлэх зорилготой байгаа. Тэгээ манай челленжид яаж оролцох вэ гэхээр өөрийн гараар хийсэн төмс хүнсний ногоогоор өөрийн гараар хийсэн амттай сайхан хоолныхоо зураг эсвэл бичлэгийг одоо манай пэйж руу за мөн мэйл хаяг руу илгээснээр та манай челленжид орох эрхээ авах юм байнамаа. За тэгээ бид бүхэн 12 сарын 27-ны 20 цаг хүртэл бид нэр челленжээ үргэлжлүүлэхээр байгаа. Тэгээд 20 цагт дүнгээ гаргаад ялагч маань iPhone 7 утасныг эзэн болно. Хамгийн их лайк шеэрээр тодруулна. Би баг авах юм байна да. За отгоо нэр оролцоорой заяа. Зүгээр сайхан зураг илгээгээл сквол гэхдээ өөрийн гараар ирсэн. Сквол бичлэг хэлбэрээр явуулж болно. Тэгээд хамгийн их лайк шеэр авсан iPhone 7-ийн эзэн болно.
За 2 дугаар ойр нь болохоор 100,000 төгрөгийн галтгооны бас хэрэгсэл өгнө. За 50,000 төгрөгийн 3 дугаар байранд орсон 50,000 төгрөгийн бас галтгооны одоо хэрэгсэл өгнө. Тэгээд та бүхэн челленжтэй идэвхтэй оролцоороо тэгээд бид бүхэн одоо энэ бичлэгнийхаа доор мэйл хаяг, пэйж хуудасаас тавих болно. Та бүхэн тэгээд оролцоорой. iPhone 7 гар утасны эзэн болоорой. Маш амархан. Зөвхөн төмс хүнсний ногоогоор ихээс хамттай хоол хийж болох. Манай гэхдээ бас охтууд минь амар мундаг болсон те ер нь одоо бас харьцангуй амар ингээд ийм хоол идлээ мэлээгээд айгүй маш олон группуд байгаа шүү дээ одоо тийм Sweet Kitchen за одоо ямар маам блэ би Good Mom за өөрч ямар блэ Tasty гэд байна гэртээ гэд пэйжүүд байна гэртээ байна за тийм ийм пэйжүүд маш их тэрийг дагаж их нөө дагагч гэдэг үл юутай бол манай Sweet Kitchen-ийнх байгаа тийм 200 хэдэн танаа юу штэ юу штэ байдаг штэ чи гоё хоол хийдэггүй гүүхста тавьдгүй. Би зөв юм асуудаг. Хариулах зарим нь харилцахгүй шүү дээ. Харилцахгүй шүү дээ. Би тэгэл зарим нэг юм хоол хийх гэсэн юм а. Тэр лөө ороод үзгээл 50 тэгэл хүмүүс ч аягүй тавьдаг. Бид бүхнийг дэмжиж бас манай Sweet Kitchen-ийн хамт олон манай Тэмүүлэн маань бас хамтарч ажиллаж байгаад бас баяртай байгаа шүү. Манай хоёр мундаг бүсгүйчүүд маань бас манай отгоо бас хоолыг бол мөн сайхан хийн. За манай Тэмүүлэн бол тортыг бол өстой гоё хийн. За соолыг ч гоё хийн. Тэмүүлэн хоол хийгээд ээж яагаад юм туранхаа байна? Идээ. Тэгэл тарж болохгүй мó. Яагаад юм туранхаа байна? Жохоо өөртөө хатаа амтч тий. Ер нь бол нөгөө било мэлгоо л. Тэ танад дөрч било мэлдэ хамаагүй хоол мал идэж болох юм уу? Болно шүү дээ. Юм идэхэд байгаа юм шиг. Одоо би цагаан хоол идээд нэг 10 хонж байна да. Тийм үү. Тий. Ер нь цаашдаа тийм байх уу? Тий, ер нь магадгүй. Их таалагдаад байгаа. Би хөнгөрөөд. Уг нь зинж хасаад байна. Гэхдээ би бод тийм цагаан хоол идэхээр би чадахгүй байх. Би ч өөр амар махсаг хүн байхгүй. Тэгэхээр яг зүгээр 7 хоногтон ядарч нэг өөрийнхөө биеинд анхаарал бас нэг ганц удаа ч гэсэн цагаан хоолыг идэх ёстой юм шиг санагдсан. Одоо угаасаа тийм юу төсөл хэрэгжиж байгаа отгоо. Мацаг мигмар гэдэг. Тэгээ 2 өдөр болгон цагаан хоол идцгээ гэж одоо ард түмнээ уриалж байгаа. Тэгэж ходоодоо амраа бие амрааж явах хэрэгтэй. Янз 7 хоногийн нэг өдөр тийм ээ. Тийм. Өнөөдөр хэд би өглөөнөөс хойш би мах идээгүй явж байна. Одоо гоё цагаан хоол. Тэгэхээр өнөөдөр нэг өдөр цагаан хоол баг болох юм байна тийм. Болно. Тэгэхээр нөгөө бас айгүй тийм ингээл царай ингээл шүд амгийн заал нүдний энэ цагаан чи ингээл цагаараа начиг болно л гэсэн үг. Аа манай бас тушк амар мондог бас. Би бас ингээд гайхчихсан. Чи ямар тэнэг юм энийг ингэж би анханаас цагаан болсон би итгэдэггүй. Тэр амар гоё хоолууд хийцэн байсан чи шүлсээ. Яг нь хүмүүс бол хичээр юм билээ. Хүмүүс бол юу яагаад гэдэг л дээ цагаан хоолыг бол зөвхөн хоолоор төсөөлөд идэг л да. Тэр цаад нарийн ширээ утга учирыг ойлгочих юм бол бас их жанцантай юм байгаа юм л да. За одоо сүмөр хоолндоо харцгаая. Одоо яг гурлаа жоохон зураад амраач. Тэгээ тэр хоорондоо хэдүүлээ кимбапа. Тэгээд шар манжа. Нөгөө кимбапд хийдэг манжа солонгос. За энэ болохоор нөгөө ногооны шүл гаргасан байгаа. За ногооноос маш гоё шүл гардаг. Хүмүүс зөвхөн нөгөө махаар л шүл гаргадаг гэж төсөөлдөг шүү дээ. Тийм үү? За ногооноос бол одоо гэрт байгаа ногоонуудаа масланд сайхан хуурж агаад тэгээд гоё нэг хуурхаар нэг амт шимтэх гардаг шүү дээ. Сонгонд сарамстай. Тэгээ хуурж агаад ус хийгээд буслах чинь ер нь зөөлөн галаар нь бас нэлээд гурлан жоохон багтах юм. Тэгээд гайгүй. Зүгээр нь энэ айгүй жижигхэн баншнууд болтгий. Утгай хөөсчтэй ахиу баяа гэж юу. Юу дараа нь цагаан гатай бас хийчих юм бол ерөөхдөө одоо энэ өвлийн нөхцөлд ханаад тамуунаас би цагаан ганц сүүлийн үед айгүй дурлаад шүү дээ. Юугаа шөлөө бол эхлээд нь буцалгаад авчихсан. Тийм ногооны шүл байгаа. Тэгээд энэ дотор баяшаа их юм аа. За банш чимхдэг юм маань бас нэг арай өөр байгаа. Ерөнхийдөө бидний нөгөө хийдэг нөгөө юунаас арай өөр чимгэлтэй. Тийм. За энийгээ жоох амраач. За одоо тэгвэл кимбапа идэггүй кимбап. Тэгээд одоо бас харьцангуй би бол гэж бодоод байдаг шүү дээ. Хуучин цагт үнэхээр бид ногоо хийдэг байсан. Одоо буцаад хүмүүс маань бас эрүүл тал руугаа амар анхаардаг болсон юм болов уу? Амар их эрүүл хоол иддэг болсон, фитнест амар явдаг болсон. Энэ дандаа ногоо айгүй иддэг болсон. Фэйсбүүкээр нь харахталтай айгүй тийм. Тэгээд бас одоо нэг интернет гэдэг юм чинь маш их хүмүүст мэдлэг өгöd байна л да. Тийм. Тэрнээс бас их санаа авч, тэрнээс орц юугаа харж, ач тусыг мэдж бас хэрэгтэй байгаад байгаа маа. Наад ч ажиллаж байгаа. Чи нэг манад ирсэн байгаа мэдгүй байгаа. Чи манад шүү дээ. За бас гурлаж байгаа амрааж байгаа. Мөөг, дүүпүү, сонгон. Би ч баг энэ зүгээр харах байдлаар зүгээр баг юмаа ерөнхий бэлдсэн байх те яг очроод бишээийнэ. Тэр 70 байцаас орох юм байна те. Нөгөө юу кембапд орно шүү дээ. За. За тэгээд энэ бас
Soya milk. Шар борцсон юм шүү. 100%. Энэ бас гоё шүү дээ. Ууж үзсэн үү? Үгүй. Ууж үзээ. Уух уу? Амсч үзье. Уух уу. За би хийгээд өгье. Энэ хийчих юм аа. Тийм үү. Ер нь гэхдээ би бас цагаан хоолнд айгуу мар уухаа тэгээд. Тэмүүл өсөө уух уу? Гоё шар борцсон юм шүү. Наад чинь гэхдээ хэрэглэж шүү минь за. Одоо нөгөө нэмсэн уух юм аа хийгээд ингэдэл ууцсан тийм. Амсч үзье. За одоо мэдээ юм өгөөд зүгөө бороо юу гэдэг. Гоё бастай. нэг яг уу За би намсч. Аа начаа аян авчих. нэг үү? Энэ аян авчих. Ууж уулна өстэй наад чи. Юу? Болохгүй ш нэ за. Болохгүй юу? За ингэсгээл. За ингэ тавьчих. За хоор сонсох юу вэ наа? Шинэ жилгээд ачаалттай нь. Тэгээ шинэ жилгээд ажил байна. Хөтлөө хийж гинөө. Хөтлөө хийгээл байна. Хоёулаа нэг юм хөтлөхөөс үү? Тийм. Тэгээ захиалга өөрөө та бүхэн эсвэл кишний шинэ жил хизээ болох юм бэ? Хөтлөж байхгүй. Энэ жил хийхгүй. Энэ жил их ажилтай байгаа. Ажилттай, ачаалттай. Максимыг уулзахаараа 200 өсгөчөд уулздаг шүү дээ. Тийм. Тий. Яг Тэгээ нөгөө энэ жил хийсэн хийхгүй. мелонуудаа өөртөө авчраад нэг Дам бүсгүүчүүд Дам ирдэг тийм. бүсгүүчүүд юм уу? тий. Тэнцэж байгаа очгоор юм шүү. Нөгөө нэг сонирхогчдын шинжилгээг зохион байгуулахад чинь бас юу яадаг вэ? Маш олон сарын өмнөөс бэлдээд тэгжиж яахгүй бол одоо бид нар чинь нөгөө шууд нэг газар хариалагддаг байгууллага биш болохоор одоо юу гэдэг нөгөө яг хамт ажилладаг нэг дор хийж яахгүй. Тэгэл аль хүний Тэгээ хүний гэрээтэй нар учраас хүүхдүүдээ нааш заасан зохицуулна те гинэт бас дуулахаар бас ирэхгүй тиймэрхүү тохиолдол гарна. За ерөнхийдөө гүнжтийн тосоор дахиад амтлана. За одоо мөг, дүпү. За бууцаагаа жоохон ингээд Энэ гүнжтийн тос бас их сайн юм шиг байна тий. Ер нь Зүгээр би- жигнэсийн тосныг бол тий гүнжтийн тосонд илүү их дуртай. Яа Амтан ч гэсэн гоё болох тий. зам энэ ихтэй хаан зарж байна. Энэ Хаасаагүй зарч. хаасаагүй байгаа да. Тийм үү. Солонгос гарааны дэлгүүрүүдээр байгаа. Тэгээ ер нь супермаркетуудаар ер нь гүнжтийн тос бол байгаа. За би мөөгөө сонгонтойгоо шарна. За Дүпүгээ бол урт уртаар нэг уртаар. хитцсэн маа. сайн дөпү. Монголынхаа юм За ингээд хэдүүлээ одоо юугаа бас кебабныхаа шанзын шарчих юм бол цуг оролцол тэгээд. орооч тий. Гэтэ ер нь бас тийм шүү. Би бас боддог шүү. Монголынхоо хийж байгаа Монгол залуучууд аягүй их юм хийж шүү. Тийм шүү дээ. Гоё амьс байна. За тэгээд одоо гоё Шууд аимслаас ихэх нь ямар очтой юм бэ? Монгол амьсгалаас бүрээ нөгөө Сайн шүү дээ. сэтгэл амар юм орсон биш. Тэгээд Монголын аягүй ноолуур байна. За тэгээд одоо энэ бид нэр бензинэл үйлдвэрлэх хэрэгтэй. Амар шаад том юм байна. За тосоо алаач. За тий тосоо сайхан халааж байгаа шараа тавьчих. За тэр хооронд бас юу яана? Тэр чи өөрөө Sweet Kitchen-ээс өөр юм ажиллаад ажиллаж байна уу юу? Үгүй. Юу нэг гаргаа хийгээд Захиалга амар ихтэй байт юм л шүү дээ. Түрүү хүртэл тоор захиалаа гээд утсан дуурайдаг шиг байсан. Захиа одоо нэг шинэ жилээр зүгээр их захиалгатай. Зүгээр торт очиж болох уу? бич болсон. Чи нэг ярээрэй гэж зовоо. Би хотон зуушлаад өгье. Би тортын амсуулъя гэж. Бас гоё шүү дээ. Амар гоё ингээд тэр нөө чизкейк гоё те. Чизкейк гоё. Тэрийг Одоо яаж ер нь хийж нөгөө гэртээ хэр баргийн одоо торт нь хийдгүйсэн шүү дээ. 4 6 жилийн өмнө. Одоо бол Наполеон хийж гин, Спартак хийж гин. 3 давхар шоколадтай мус кейк хийж гин, чизкейк хийж гин. Кино шиг. Киноны Спартак шүү дээ. Яг Спартак гэдэг бас их гоё билүү бай. тийм үү. өөртөө нэр гэсэн юм. Би анхудаа сонсч байсан. Спартак гэж. Биш тэр нөгөө юугаар ийм ш ногоогоор бас торт хийм л ш. Тэ? Ногоохор хийж болно шүү. Амар гоё бид нэг удаа хүнээр хийж яхад нь харсан. Тийм гоё амтуулж байна. Тэр ш нэ за айгүй гоё. Төмөс тэгээ дээрэс нь хүрэн манжингийнх тэгээд үнсэн энэ юу ингээл ингэсэн. Тийм үү. Стаа гоё юм л ш. Луугийн Ногоо жигнэд хийчих чинь үү? Үгүй ногоонуудаа бэлтжээд тэгээд Болгоцсон яаж болгосон юм нөө? ногоонтой бэлдэл амтлаад одоо чинь төмсний 30 мөлий чинь төмсийг нөгөө нэг гоё янзлдаг шүү дээ нух шийдэг шүү дээ. Тэрэн шиг төв бэлдээл тэгэл гэдэг чинь тийм үү. Ногооны бэлэг байдаг юм шүү дээ манайхаа. Гоё юм бэлээ. Тэгэж бол хийж болохоор юм Тэгээ бэлээ. манай чийл ороо бас тийм сонин содон хоол ивэл бас оноо авах нь илүү зүйтэй. хажууд ч нөө Зүгээр санийхын яг шууд оруулчихна. Ногооны бэлэг үед бас лайк шеэр нь бас манай челленжд оролцоод бас ихтэй л юм байна. Сонир юм байна. тэг уйлсан ногооны салаад малаад хийж болно шүү дээ. Тийм бэлээ. Өө зөндөө юм хийдэг юм бэлээ. Одоо энэ Одоо ногоож гэртээ
Ер нь ямар ногоодгүй ашиглаж байна? Нарийн ногоо хэрэгжилж байна? Нарийн ногоо юу? Нарийн ногооноос яг нөгөө юу л хэрэгэлдэг нөгөө брокколи. Тий. Брокколийг зутаж бас гоё шүү. Шүлэг хэрэгэлдэг. За тэгээд хүүхдүүдтэй хөвж гинэ. Аюу сайн шүү дээ. Тэгээд нөгөө нэг юм ногооны шүл би хийдэг. Яс гоё чанаад. Ааха. Яс чанангуудаа нөгөө юм мөөг хийгээд одоо жишээ нь энэ шир юу гэдэг вэ? Бууцаа. Бууцаа ийн. Тэгээл ингээл нөгөө нэг брокколи гიშгэлээд ер нь ногооны нэг шүлээд чинь нарийн ногооны шүл. Тэр чинь надад гоё брокколийг зутаж шүл хийж гисэн шүү дээ. Тэр аюу гоёс. Гоёс нөө. Гоёс. Тэр гэхдээ би өөрөө ерөнхийдөө зохиогоод ятчих. Тэрээс л яг тэгэл хийчихэл аюу гоё юм лээ. болж байна тий. Хус гараад гоё л шүү. Амттай байна тий. Тэгвэл манай отхон бол нарийн ногоогоо сайн л хэрэгэлт юм. Хэрэглэн. Одоо гэхдээ яг Монголд орсон яг хэрэгжилж чадж гэнэ үү гэдгийг л асууж байна. Тэр л харин тэрийг хаанаас авах уу гэдэг чинь. Одоо сүүлийн үед одоо энэ гацуулт компани маань бол яг Монголд орсон ногоо яг өөрийн гэсэн зардаг цэг мэгүүд одоо эхнээсээ ингээд дэлгүүр бараг нээх гэж байгаа би сошиалаар харж ирсэн. Тийм учраас одоо ер нь сүм амар таалагдсан шүү. 2 литр түүхээс үү? Гоцгоч тий. 2 литр түүхээс үү? Аа тийм үү. Тэгээд хавлгаан ингээд бол ингээд гараал байна. Тэгээд яг одоо тэгээд яг хямдхан зарын ихлээр нөгөө нэг хямдхан зараад ингэчлээ нөх хятад ногоодоо холиод зараад байна гинэ. Бас асуудалтай л байгаа юм шиг байна. Гэхдээ яг энэ бол нэг зэгцэндээ ирэх цаг бол тун утахгүй байна. Тийм шүү. Ан Монгол ногоо зардаг цэгүүд одоо маш утахгүй болох. Тэгэхээр Монгол ногоогоо дэмжиж Монгол ногоогоо манайхаа авцгаагаарай. Тэгээ бас Монгол ногоо маань жоохон Монгол ногоо маань жоохон бас хямд байвал бас илүү авах боломж нь илүү юм болов уу? Тийм ээ гэж би дотроо боддгийг. Ямарс ихний ээлж нэг 100% өөрсдийг хангах хэмжээндээ гараад ирвэл тийм. Тэгээд хямдруулчууд тэгээ болчихлоо хэл та. Ер нь одоо тэгээд Монгол ногоо хаан зарж гэж хайж хахаар энд л бүгд л Монгол гэдэг мэдгүй дээ аль нь ч Монголыг сайн мэдгүй байна. Яг үндэ хамгийн баталгаатай зарж байгаа зэрэг гачуурт гэж би дотор боддог шүү дээ. Арай гачууртын би нэг салбар нэгтгэсэн байна. Гэхдээ манай энэ одоо Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа одоо Монгол ногоо төслөөс хэрэгжүүлж байгаа одоо VG Cook шоу нэвтрүүлэг маань бас тэр болгоныг л одоо цогцоолох зорилготойгоор хийгдэж байгаа юм л да. Монгол ногоогоо хэрэгэлцгээ, Монгол ногооны ач тустай цэвэр органик гэл одоо тэгэл нэвтрүүлэг гарч дуусаад бас тэр Монгол ногоо зардаг цэгүүд нь ч олших бах. Өөрөөр татлаас нь л одоо ажиллаж байгаа л да. Хаад сайн байна. Сайн байна. Маш сайн юм хийж байгаа юм байна шүү дээ. Баярлалаа. Ер нь гэхдээ бас манаас Монголын залуучууд маань амар гоё юм бас ийм сэтгэж хийн зохион байгуулна гэдэг бол энэ бас зөвлөдөө. Баярлалаа. Намайг хэлээд байгаа шүү дээ. Үгүй юу? Ард чинь байгаа хүмүүсийг. Тийм. Одоо ингээл камерын ард манай багийнх ингээд сууж штэ бидний гараад. Инээгээл жуумалцаа сууж. Тийм. Энд чинь бол айгүй зөв шүү. Яг ийм хийнэ гэдэг чинь. Тийм штэ. Тэгээд би тийм болохоор би айгүй зорж энэ айгүй баяртай ирсэн байгаа. Бас одоо манай нэвтрүүлэгт өргөдөө ирсэн. Бас урилгыг маань хүлээж авч ирсэн. Тэмүүлэндээ та хоёртаа баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд амтаасаа хоол. Одоо энэ дээр юу их вэ? Одоо мөг хийнэ. Хийчихв. Мөг үү? Чи юм ихэд сайн хаалт юм. Оо, энэ хангалттай бараг алчлаа болчих юм шүү. Манай нэг тоног хөрөж дан итал. Тэгээ энийг ингэж хуурчаад миксерт яах вэ? Томор юм уу? Ачи юунд орчих вэ юм чи? Кебаб нэг том мөгөр орчих юм уу? Би гайхаад тань тэгээд асууж. Уртаар нөгөө ороо. Хүүхд бол жоохон гахч марч юм шиг байна. Мөг зөөл. Мөг зөөл мөхтэй нэрээ. Тийм шүү дээ. За одоо ингээд баншийнхаа гурлыг нийтдээ ингээд илчиж байгаа юм аа. Тэгээд бөөрхийг зүгээр юм дугуй кольцоо байвал кольцоогоор ингээд дараад авчихна. Манай гурил маань ногоон өнгөтэй болсон шүү дээ. Юмны тагаар авчихна. Хялбарчлаа тий. За тэгээд гурлаа цухтаа бас баншаа. Би баяш чинь би чинь мэдгүй дээ. Би идэж л мэднэ гэдэг. За яг. Тэгээ энэ аюу баг шанд ордог тийм. Би чинь хоёр их ч нэг эмэгтэй дүүтэй багаас хоол хийж сураагүй. Одоо энэ жоохон нэвтрүүлэг одоо манай нэвтрүүлэг чи эхний хэмжээнд бол 5 дугаар гарна. Тэгээ 5 дугаар дуусны дараа бол би нэг 5 хоолны жортой гарна гэж бодож байгаа шүү дээ. 5 дугаар юм тий. Тэгтээ цааш үргэлжлээ эхний одоо төслийн хэмжээнд бол 5 дугаар юм байна. За энэ маш жоохон орно. Тийм шүү дээ. Тийм үү? Наа чи гурил нарыг жижиг юм шүү. Зүгээрээ. За голдоо нэг ингэж юм. За тэгээ дагаад тийч. За одоо энэ хоёр үзүрийн. За голдоо чи. За ийм ангарахаа ийм одоо заан шиг ийм. Энэ мөн үү? Ингээд энэ юм уу? Тий, наад хоёрын хоо. Ингээд болоо юу? Тий. Амархан байгаа ч чадна шүү дээ. За чадна шүү дээ гэдэг юм. Инээс ч гойгой баншнууд чинь чимэгшүүл бас байдаг юм билээ тий. Энэ болохоор яг тэр тухайн нөгөө миний хийгээд байдаг шүлний маань яг гол онцлогтой тийм баншны гэсэн үг. За. Яг энэ нөхөө.
Хураал ах уу те. Ага болоог бах те. За одоо ингээд тгий би танд. За. За манайхаа ийм Отгоосоо нэрээ орон нутгаар тоглолтоор яваад түрээд ирсэн үү? тэглээгш. За амжилттай. Дажгүй сайхан. За одоо суурин байх уу жоохон. Найзан жоохон суурин талдаа. Шинжилгээл те. За хүүхдүүд аягүй дуртай иддэг юм аа энэ. Тийм те. Яг хүүхдэд тохирсон юм биш нэрээ. Хүрэн манжангаараа улаан өнгө оруулчих болно. Ягаан дуу одоо гурил гарна гэсэн үг шүү дээ. Тэгээд яагаад ингэ ногоон болоод байдаг гэсэн чинь ингэж зурдаг юм биш тий. Тий. Тэгээд хүнсний будаг ашиглахгүйгээр өнгө оруулчихж байгаа. Тийм дээ. За луунгаар бас шар өнгө оруулчих болно. Оо ямар л бол ямар өнгөд оруулж болохоор юм биш те. За мөөг юм баг болчихоо. Арай болоог нь үү? За ерөөхдөө болно доо. Хажуу тийш нь жоохон зай гаргацаад юу яач хоёлаа Давхар яач уу? Тий дүүпүгээ шарч. За. Яа би энэ цамцаа тайлчдаг юм уу? Халууц чи. За. Гурлын дахиад илүү баггүй тий. Гурлын илүү? Тий. Гурлын илүү ч юм дээ байж магадгүй шүү. За дүүпүгээ шарчи. Тэгээ хажууд нь өөр буу цай жоохон шалсалж явна. Шүүд нөх уу. Гурлын илүү гэсэн үү? Бас байна шүүд. Нэг л. За энэ хажууд нь ингээд байна. Та илзээ би байж байгаа хөө. Гурлах удаа. И жижиг тавг байвал өгөөч. Жижиг тавг уу? Тэглгүй яах вэ? Жохон багтаастай. Яасан бэ? Жохон багтаа. Гурлыг айн. Тэгээд надад хамгийн гоё бай цаасаа ингээд хамаатан садангуудраа гэр бүлээрээ ирж байгаа тоол игээд бууц игээд тойроо суугаал тий. Энэ бол надад хамгийн гоё бай санагддаг шүү дээ. Энэ бол хамт олныг бишээ гэр бүл хамаатан садангуудыг хамгийн гоё ойлгуулдаг. Тэгээд Монголын би боддог. Юу ч очив та. Зөвл бодолтой охин байна. Хит нэмэх хэрэгтэй. Гайваа. Тэгээ ерөөхдөө жоохон нэмгэн талдаа л. Нүг өөрнөх нэг удаа шатгүй бах тийм. Тий, хоёр талаас нь шар өнгө оруулаад. Жохон багч айл урилгаар бууз нэг гурил илтгэжээр явдаг байлаа. Яа, тийм үү. Хисээл явчихдаг гэсэн шүү дээ. Тий андар ч дуудаж байна гэдэг. За гэдэг. Би нэг юм түүх. За. Би дээрээ 2 ихчтэй 3 ахтай байхгүй. Тэгээд амьдралдаа хоол би ерөөсөө хийж үзээгүй. За. 5 дугаар ангид төслөө би хоол гэж мэдэхгүй. Тэгэл би чинь гадаа төлөө оруулна. Усанд явна. Эрэгтэй хүний ажил хийдэг байсан. Тий. Тэгэл тийм л ажил хийдэг байсан. Манайх чи ээж ингээ 3 ихч юм хоол намайг хоол гэлгүй ш. Хаяа нэг аяг шаа зугаана. Тэгээд би юу яажсэн шүү дээ. Цайны давс тааруулж чадахгүй анх. Нэг өдөр аав нэг цайч нэг л тэгэл тогоо дүүрэн цайж алсан чинь ийм гэж юм чи хийжээ амс үзэл энэ жишгэн шивгчээж амсч үзэл хамгийн их тэгжсэн би тоолч хийж мэддэггүй байсан. Тэгээ оюутан болоод ёстой нөгөө амьдралын шаардлага гэдгээр хоол хийж сурсан. Ажуу аягүй сурсан гэж боддог шүү дээ. Ажуу сурсан юм чи аягүй ирчтэй сурсан юм шүү. Огцсон уу? Огцсон. Тийм. Тэгээ одоо бас өөр янз бүрийн хоол их сонирхолтой. Танаг юунд чинь би байдаг шүү дээ өрөвдөж чинь нэ. Намайг кичэнд дөө. Свит кичэнд байдаг ш намайг мэдгүй юу данаар. Хоолны зургийг тавьчих л та. Тавихгүй болохоор чи яаж? Би нэг сүүлд нэг гоё зураг тавьсан байсан чи тэр үзнэ үү? Би свит кичэнд. Биш зүгээр Facebook дээр тавьсан байсан шүү нөгөө нэг юуны нөгөө гуляштай тийм хоол хийсэн байсан. Гуляшны крем хата гуляш. Хоол хийсэн. Тэрийг хийсэн гэсэн чинь бас гоё илчлээ. Болж илээ шүү. Хийж болохоор юм билээ шүү. Тэгсэн чинь нэг очроо гоё нийт очил да найзаа гоё гэхээр өөрөө дэрс чи тэгээд за гэж амжихгүй юм. Тавьсан байсан. За Энэ баншнууд юм болж байгаа тийм. баншнууд нь бараг. За одоо бараг ерөөхдөө юунуудаа болчлоо. Кебабны юмнууд нь болчихлоо тийм. Кебабудаа ч гэсэн. Кебабудаа гэсэн шүү.
За тэгээд Энэ дандаа жижигхэн юмнууд шүү дээ. Жижигхэн Том баггүй мó. Дандаа нөгөө тал нөө ийм жижигхэн даалгавар байцаанд авсан юм шүү дээ. Том баам баг нэ том. энэ үү? Наач том юм шүү дээ. Энэ бүр эвдэрсэн юм байна. Би нөгөө юуг нь хэлдэг гэж яг тийм юуг аваарай гэж. Бас за. Давхарлаа. За давхарлаж байгаа л тэгэл аргалаа л хийчихээс те. Хоёр за ингээл Тэгээд нэг юу ороож үзүүлээл яач идэх үү? Тэ. Нэг юуг ороож үзүүлэнгүүтээ камернаас хол хийхээс зүгээр заваараа юу яагаад. тэр гэрэл. Наа чи юу булаага нана агшаацсан байгаа шүү дээ те. За. Яг эндээс ингэж зөөхөр аяа. би энэ нөгөө энийг бас хийх гээд нөгөө өсөд хоолой бисад хийхэд. Би шүлээ тавьсан шүү. Шүлээ юу яцсан? Шүүгээд нохооноос нь шүүгээд авсан байгаа. За шүүх ёстой юу те? Тий, гэтээ ерөнхийдөө хажууд нь луун юу гарсан. Ерөнхийдөө шүлээ харахад их гоё өнгөлөг харагдахаар дотор нь ногоон банш байна, хажууд нь луун төмстэй. Тийм байвал илүү үзэмжтэй харагдана. Харагдлаасаа. Тий, харагдах талаас. Ер нь бас хоол гэдэг чинь бас хаалтлаас бас гоё аппетит төрөл гоё шүү дээ. Тэгээд ер нь одоо энэ Мөнгө урлаг алглаад шүү дээ. урлаг болсон шүү дээ. Цөмөрч одоо урлаг хийж шүү дээ. Чимхэл тэмхэлтэн дээр те бас. Би жоохон гар олцохгүй л байгаа болохоос шүү. Чи дург гоё аа. Би олцвол бүр урлаг болно л доо. Тэгээ өөрөө шулуудаа суугаад байхгүй. Чулуудаад ч хаан шиж Хашаа давуулаад жолоодож байхгүй. За. Царангаач бас их юм тустай юм шиг байна тий. Тий, одоо энэ юугаа буцлагтай хэдүүлээ. Нэг цагаангаа хийгээд буцлагчээ. Тэгээ сой соус хийгээд жоохон амт оруулаад үгүй. Би жоохон зай тавьчих зүгээр тэглээд байна нөгөө. Гайгүй тий. За будаагаа тавьчлаа. Далайн байцаа дээр. Далайн байцааны шүлж бас гоё шүү. За банш маань ерөөхдөө болж гинэ. Баншаа нэгсэн бүгдийн дуусах шүү. Нарийн томдч. Та ч мэрэгжлийн үе юм байна л да тий. Тануулна. Ер нь бол хоёр тоогооч байна л гэж ойлгоорой манайхаа. Хоёр тоогооч нэг идэх хүн хүлээж ийна л гэж ойлгоорой. За мөгнөөсөө болохоор ордон хийгээл шүү. юу яана? Их биш манайхаа. Мөгөө? Мөгөө тавьчихлаа. Сонгон иддэггүй болоо сонгоныг нь хийх шаардлагагүй. Би бол ерөөхдөө мөгөндөө дуртай учраас мөгөө л хийчихдэг тий. Сонгон жоохон дургуй юу? Тий, ер нь их дургуй. Юу яана? Саримсан тарин дуртай. Манай их ч сонгийн иддэггүй сонио. Гэтэ бол ер нь сонгоныг бүр огт иддэггүй хүнийг бодвол иддэг л те. Бөө нөө бууцны сонгонд дүүдэг хүн байд юм билээ. Тийм байгаа. Тийм амир үү. Тийм. Сонгоны чаддгүй хүн байд юм билээ. Тийм үү. Би айгүй мэдрэл муутай. Би нэг жоохон бахтаа. Наашаа та нэр тийм ч юм уу. Жоохон бахтаа. Саасраар айлт бууц орж идэхгүй золгоол ажиглан айл. Тэгсэн чи тэр айл кетчуп биш үү те. Анх гараад пүү ингээд харсан чил энийг холиод дотгоо гэл тэглээ. Анх кетчуп идэх. Анх кетчуп идчихэж байгаа штэ. За дам пондөө штэ ерөөсөө. Тий, тэрийг мэдгүй штэ би чинь. Ингээд идсэн чил амар гоё. Би баг тэр кетчуп бараг бүгдийг мэдчихэж байгаа ингэж идээд. Баг уух нь олгол юм өстөө кетчуп. Баг тэр айлын кетчупыг баг дуусгаад. За. Тэгээ шинжэнгөө боожоод хордлогонд орцсон. Тэгээ одоо би кетчуп ангаар идэж чаддгүй ш. Нэг юмнаас хордлого авчвал тэрийг идэж чаддгүй юм билээ. Одоо манай нэг найз бас алимны хордлогонд ороод амар их алим идээд бараг худалч нь тор алим идсэн гэлүү яасан гэл. Тэгээ тэрнээс хойш алимны хордлогонд ороод нөө юу яцсан. Алим идэж чадсан гэсэн. Тийм учраас юмны доозыг нас тааруулж идэх хэрэгтэй юм шиг байна. Тэр үе чинь нөгөө чаавас жоохон байсан болохоор чаавас юм үзээгүй чаавас. Юм үзээгүй. Олцсон дээр л бараг энэ ямар гоё юм бэ гэж идсэн чинь улаан юм болсон шүү дээ. Тийм гоё түүхүүд байна. Би одоо нэвтрүүлэг болгон дээр л яриад байгаа. Пондор чи би яг жимс гэж ойлгодог байсан. Ногоо байсан юм байлээ. Пондор жимс үү ногоо юу? Зарим хүмүүс жимс штэ гэдэг тийм л. Хүсний ногоонд ордог. Хүсний ногоонд ордог бах те. Хин нотлох юм. Энэ нөгөө айгу хөдлөөд байна л да. Хөдлөөд байна. Би нөгөө хоол хийж үйлчлээ шүү.
Шинжлэх хоол хийн гэж. Шинжлэх хоол хийн. Хүмүүс нөгөө юу ядчих нөгөө гэр мөртөө тоогооч аваад идэж шүү. Шаардлагагүй намайгаа. Хөвчлөлтөд тоогооч. Өөрийгөө. Сайн сүүлийн тоглолтоостай пунчиг амжилттай болоо. Пунчиг амжилттай. Ястай гоё тоглолтсон. Би очиж үзсэн шүү Ой дээ. яна. Чи баг Хоёр үзсэн шүү дээ би чимээ. үе тингийнхэнтэйгээ бас. Үе тингийн залуучууд маань бас дайч мундаг. Оо яна. Үтэн баяшуудаа нялгадаа ирчих. Огцсон дэс. Нялгаа ирчихгүй юу өстө. За баяш маань ерөнхийдөө дуусах тал руугаа. За ямар мохоотой юм бэ? тэгээ нэвтрүүлэг маань хэрүүл болоод дуусна. Ямар удаан бэ гэнэ юм лээ? Маа жүжигчиж явах тийм темперамент амар тийм өндөр шүү. Өндөр усуд шүү. Зарим усуд юм мэдрэл муутай юм уу гэ заримдаа намаач бас тэгээд идэв шүү. За энэ ногооныхоо шүлгээс Ваа гоё харагдаж байна. гоё өнгөгийн ногоонуудын жоохон авчи. Тэг гин. Тэгээд ихэд хараасан. Тэг гэж. За тэгээд жоохон сой соус хийгээд. Сой соус. Сой соус ч бас буурцнаас гардаг юм. Юу лээ? Тий. Буурцнаас тий? Биш одоо Буурцнаас тий? Сойбин тий. Сой соус бас их гоё амт оруулах юм За аа. тэгээд перц нэмж болно. Би перц нь бас их Тийм дуртай. шүү дээ. Перц сарвс маань одоо өвлийн цагт. Хатуу зүгээр шүү дээ жоохон. Тий? Тий. За тэгээд давс. жоохон давс. За Би тэгтээ энэ урлагийн ажлыг хийдгүү байсан ч юм байсан бол тоогооч бас өөрийгөө гэрийн аягүй сайн эзэгтэй байх байсан болов уу гэж бодоод байна шүү дээ. Одоо юу нэгтэй хоол хийх боломж тун ховор уу? Ховор шүү дээ. Хийнэ. Тэг нэг гэр отгооч ястаа. Нэг юм. Нэг хоёр гол гээ салаад мараад Салааттай нэгэн салаад. ашраад юм шүү дээ. Нэг үе бидний ангийнхаа найз нөхдөд урдгийн. Гэт ирж Ачаад дүүр хоолойгоо ойлгомжтойгоор аваад үнэхээр тэгэл ширээ дүүрээ хоол хийжтэй юм да. Тэг амар хурдан идэг гэдэг байх юм аа бид. Очлоо гэж тэгэхэл баг хийцэн байдаг. Би ер нь амар хурдан удаан юмд аягүй дургүй өөрөө наадгүй юм шиг гэж байгаа. Зан. За хэдүүлээ бууд юугаа баншаа хийчээд кимбаб маань ерөөхдөө болцсон. Баншаа чанаад авчих хоорондоо уух юм а хийчтэй. Тэгээд баншаа хүлээ ингээд жоохон юм уугаад. Яг яшаа гэсэн. За кимбаба би ерөөсөө гүнжтийг тосгүйгээр байлгаж чадахгүй. Тийм учраас жоохон яваач. Гэтээ ерөөхдөө үзэгчд маань амтлаад будаага гүнжтийн тусаар амтлаад гүнжтийн үр хийгээд тэгээд идэх юм бол бүр гоё. Бүр будаандаа холиод уу? Тий, будаадаа холиод. За, би та хоёрыг хараад тулгамдаад мартчихлаа. Гэтэ яг хөө ингэж идсэн ч болно. Гоё. Тий. Мөөгөө ахихгүй хийгээд. Идэг байж штэ. Тий. Мөөгөө ахихгүй хийгээрээ. Мөөг маань л их гоё амтагддаг. За, шүл. Үнэрч чинь Тэмүүлэн тий. Мэргэшний тоглож байгаа юу? үгүй ээ, гэрээ зэгтэй шүү дээ. Тий, сонирхогч. Чивчөр яг адилхан юм байна. За, ингээд шүл маань ерөөхдөө болчихж байгаа болохоор хэдүүлээ банантай, бууцаатай, Смути. цагаангаатай, сой одоо нөгөө шар бурцгны сүлдээ. Шар бурцгны сүлдээ. Оохамаа хий. За тэр чи одоо эдгэр маань орно те. Банан орно. Тий, банан. Помидор орох уу? Помидор. Үгүй. Улаан зүйл байхгүй те. Цагаангаа. Цагаангаа нэг цайны албаны хэмжээтэйгээр нунтгийг хийж болно. Гэтэ ургамлаар нь байвал илүү зүгээр. Зүгээр ах те. Тийм. За одоо дийлэгтээ энэ хоолны маань амтлагаанд цагаангаа орж ийн, бууцаа орж ийн, гүнжтийн тос орж ийн. Тэгэхээр хүмүүсийн ерөөхдөө хоолтын хэм маяг одоо нэг өөрчлөгдөж байгааг бас нөгөө хүмүүстэй дуулгамаар шүү дээ. Тий. Гэтэ ер нь бол нөгөө нэг тийм хэцүү хүнд олдохгүй юм бол байхгүй юм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь махгүй хоол хамгийн хурдан болдог. Тийм болохоор цаг айгүй хэмнэн одоо ийм төгчрээтэй, стресстэй ийм нийгэмд ерөнхийдөө хурдан айл болох те цаг хэмндэг ийм хүнс хэрэглээд Гугаар газ хоолой хийж тийм ерөөсөө одоо ногоотой бан шимжийн гурил нь болцол бол тэгэл болчихж байгаа гэсэн үг шүү дээ. За. Бигс баяшаа нэг дуусах чинь юм гэсэн нэг тийм цайхаа юм. За их гоё цагаангаа өртөж шүү дээ. Тийм байна. Тийм аа. За би энэ чинь нөгөө уух юмхаа юу гэж.
нэг банан аваад өгөө. Тэгэлгүй яах вэ? Нэг банан. Өөр энэ ч авах юм байна уу? Алин бай. Алин байхгүй тий. За биений очиж гистэй хийчих юм байна уу? Хийчихэр байгаа сте. Ялангуяа хүүхдүүд идвэл их тохиромжтой хоолоогоос. Юухан хийгээд бэлдээд ингээд. Чи хүүхдүүд дуртай ногоон баншаа идийгээд. Тийш. Энэ гоёлд бас их өнгө оруулах ч бас гоё юм аа. Тий. Ерөнхийдөө хүүхдүүдийг хоолнд оруулахын тулд ээж нар ер нь 9 шидийн юм сэтгэдэг штэ. Тэндээс ч л тэгэл нөгөө гарынхан жорууд нь үсчдэг штэ. Тийм байх тий. Өдөрт нэг банан идэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тийм. Гэхдээ гол нь өлөн дээрээ бас идэж болохгүй. Тийм үү? Тий. Бананыг уу? Тэгж сонссон. Тийм үү? Жимс гайгүй л үү? Бас болтгүй юм уу? Дотроос жоохон тараалуулдаг нь төмс гэсэн тийм үү? Цагдуул юм шүү дээ. Тий, ер нь чихэрлэг төмөс бол Гоё шүү дээ. болно. За ингээд сой мэл бас 14 төрлийн одоо витамин юу агуулдаг гэсэн шүү би сонссон шүү. 14 төрлийн төмс чинь бас маш сайн байгаа. Оросч ч одоо 2 дугаар дайны үед одоо төмсөөр л одоо давж гарсан байгаа шүү дээ. Би тухайн үед байсан биш. За энэ дотор орсон юм маань нэг ширхэг банан, за бууцаа бас баг зэрэг. Тэгээд цагаангаа нэг цайны албаны хэмжээ. Тэгээд нэг аяг гэдэг маань 250 мл сой милк. Одоо энэ уурцгийн сүм маань орчиж байгаа. За ингээд блендер дээр хэвлээ ууч. Маш хялбархан юм шүү дээ. За эрхэм бүдэд үзэгчтэй ингээд Тэмүүлэн тоогооч, отгоо тоогоочи маань хийсэн хоол бэлэн болчихжээ сайхан. Кембаб маань бэлэн болсон байна. За энэ шингэлхийг хүсвэл одоо нөгөө сүүгээ нэмэн штэ тий. Тий, смути маань бэлэн болсон байна. Тэр шүлтэй хоол маань нэр нь юу лээ? Банштай? Банштай бууцаатай шүл. Бууцаатай шүлтэй. Ногооны бид өнөөдөр 3 төрлийн юм хийлээ. Маш богино хугацаанд хийчлээ тий. Тийм, айгүй хурдан. 20 минут шахам болцсон уу? Тантай байсан тултаа бас хурдан За. За тэгээд эхнээс нь ахуулаа тайлбарлачээ тий. Ногооны шүлтэй. За ногооноос гаргасан шүлэн дээрээ бууцаатай, ногооны шанцтай. За би халбаг өгье. Юу байгаа. Банштай шүл. Та бол гэртээ хүүхдүүдтэй хийгээд өчнө гэсэн шүү дээ тий. Тийм ээ. Хийчихээр болох юм. Энэ бол айгу хийж болохоор юм байна. Энэ банш. Тэгээ болох хугацаа маань ерөнхийдөө гурил маань болчих юм бол доторх шанз нь ногоо учраас маш хурдан болно. Тэгээд дээрээс нь цагаан гатаа учраас өвлийн нөхцөл та бүхэн тархлагаа дэмжиэд ханаа төрөхгүй. Тийм ханаа төрөхгүй. За дээрээс нь гүнжтийн тусаар амталсан одоо мөөгтэй бууцаатай, дүбүүтэй, шарманжтай кимбаб байгаа. Тэгээд мөөгөө ахиухан хийгээд мөөгөө маш сайн гоо шаргалтуулаад хийх юм бол мөөг бол бараг махыг орлон доо. Тий. За тэгээд энэ маань та хоёр амсчихоо. За. Та өөрөө явахгүй мó? Зүгээр. За, отоо амслаа. За ямар вэ? Гоё. Нэр амсч. Гоё. Нэг дурсам сэтрээд тийм. Дурсам сэтрээд байна л та. Нэг тийм жоохон бахад л уудаг гэсэн. Каш гоё шахав. Үгүй надад болохоор зүгээр яг нөгөө нэг юм байдаг ш санаж нэг чигээ тусан биш юм. Ногоон өнгөтэй нэг юм шоколадтай нэг жоохон баг таниатан дуудаг байлаа юм. Бор шилтэй. Зүгээр яг тэр санаанд орж ийн зүгээр яг надад зүгээр. Яг нөгөө цаангаа ингээд төгсгөл нь баг амтагдчих чад. Тийм үү харин тийм. Өөрөө зүгээр мөртлөө цагаан гал. Яг үнээр банан эхэлж амтагдаа сүү. Банан амтагдаад сүү амтагдаад тийм. Хамгийн сүүл нь амтагдаж. Хамгийн сүүл нь тийм. Тэр их тэр зүгээр. Ер нь одоо нөгөө эмэгтэйчүүд юу яадаг болсон ш бас нөгөө биенжиндээ анхаарал детокс уудаг болсон ш одоо ер нь нөгөө шингэн уух юмнуудыг айгүй хуудаг болсон штэ. Тийм. Гэхдээ тэр бас нөгөө нэг өрөөсгөл талтай юм болгоо нөгөө хоёр талтай штэ тийм учраас хоол идэхгүйгээр зүгээр уугаад байна гэж бас болохгүй. Гэхдээ өглөөний цай хийж амжихгүй бол гэс одоо энэ банаач үеиг те. Тэгээд эрдэнэ шишээ сүүтэй ингээд уучих юм бол өглөөний цайг ингээд басны орлоод та жишээлбэл бас хоол идэхгүй явж болохгүй. Тийм болохоор өглөө гэс энэ юм уугаад тэгээ ажиллаа амжуулах юм бол ирч хүчтэй. Тэгээд цагаан хэмнэсэн зайшгүй ууж гарах хэрэгтэй. Энд чинь банан орсон байгаа. Бууцаа орсон байгаа. Тэгээ сүү орсон байгаа. Та зүгээр өөрсдөө цагаангаа. Нэг цагаан. Болоо шүү дээ. Ингээл маш хялбархан ногоон. Асуудалгүй юм байна. Ийм гоё хараа. Та ихлэд баян шамсах уу? За тэгээ. Одоо их юм уу? За гоё бэ. За. Бид хоёр хараад байж зүгээр. Ямар гоё юм бэ? Бай өтгөн шил болчихлоо. Шүлэн гоё. За баншаа. Ямар огцсон зайлэг ба. Ядраа. Ойно. Энд юу махгүй те? Махгүй.
Ямар сони ямар махтай юм шиг надад л. Үүлдэхгүй гоостой. Ямар ч мах үүлдэхгүй ямар гоё юм бэ? Өстой гоё юм. За тэгээ нөгөө нэг бараг яг идчих гээд байна уу юм ч. Амар гоё юм. Байж байгаараа ингээд дуустал идчих. Гоё юм. За Кимбаб. Энэ өстой гоё юм байна. Яг ямар ч юу амтдахгүй шүү дээ. Бах. Би ч юм бол амар махсгүй махгүй. Би ч юм уу ингээд мах үүлдэхгүй байна уу? Үүлдэхгүй нэ. Би ч нөгөө өөрөө бүр ингээд нүдэндээ ингээд нэг өхрийн хавирга мавирга ингээд төсөөж мөсөд. Шинэ нойр үрээд бүр ингээд тэгдэг хахад тэгээ өглөө усангуудаа бүр цанжаагаа тэгж индэг. Тэгэл нөгөө нэг бүр ингээд тийм амар хоббитэй. Заримдаа бүр гидс мэдси бүр худалдаж авч байгаа бүр чамж иддэг хөх бүр тийм амар басаг. Та өнөөдрийн хоолыг ингэж сонгосон юм чи та маргааш өглөөс ирэхтээ аюу гоё би чи хөнгөс ирнэ. Би ч өнөөдөр мах идэг байхгүй. Нам унтаж шүү дээ. Хөнгөн. Урамтай идэж шүү дээ. Би шүүснэс дотор. Ямар. За ямар ч их үзүүлсэн шүү дээ. Magic Cook Show нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөхөд одоо төгсөн байна. Яг хоол бол амттай байсан тий отгоо. Заах их зүгээр гэртээ хийгээд үз. Тий. Тэрс би одоо нэг 1000 амттай гэдэг хүмүүс худлаа гэсэн. Зүгээр гэртээ хийгээд үз. Ерөөсөө би өөр юм хэлэхгүй. Дуршаад үз. Тэгээд нөө дашин хэлэхэд манай Magic Cook Challenge уралдаа маань одоо зарлагдсан байгаа маань тэрхүү уралдаанд маань яаж оролцох вэ гэхлээр төмс хүнсний ногоогоор зөвхөн өөрийн гараар хийсэн одоо гоё хоолны зураг юм уу эсвэл бичлэгээ манай пэйж хуудас руу эсвэл мэйл хаяг руу илгээсээр та манай челленжд оролцох эрхээ авах юм байгаа. Бид бүхэн ялагчийг хамгийн их лайк, шеэрээр тодруулж iPhone 7 гар утасны эзэнг тодруулах юм байгаа. Тийм учраас та бүхэн челленжтэй идэвхтэй оролцоороо манай челленж маань 12 сарын 27-ны 20 цаг хүртэл үргэлжлэх юм байгаа юм шүү. iPhone 7 гар утасны эзэн болоорой. За тэгээд анх удаа гэхдээ барыг цагаан хоолны одоо энэ ногоотой тийм энэ тэмцээн анх удаа болж байгаа хаа. Ер нь манай нөгөө групп дээгүүр чинь зөндөө олон тэмцээн явдаг байсан. Бялууны тэмцээн одоо өөр чинь ер нь ингээл янз бүрийн одоо мах хамтлагчийн тэмцээн ч гэдэг юм уу тиймэрхүү. Тэгээ одоо энэ ногоогоор хоол хийцгээе гэсэн энэ урайлгатай юм тэмцээн бол анх удаага явж байгаа. Тэгээд хүмүүс хамгийн гол нь эерэг нөлөөтэй хүнд сайн үр дүн өгч байгаа учраас энэ маш сайн амжилттай явах байх гэж бодож байна. Манайхан ч бас ногоо хэрэглээд ингээд боловчиг бас яг тий нарийн ногоо тэр яг хэрэгтэй яг өөрт хэрэгтэй тэр шимт тэжээлээ аль ногооноос яаж авахаа сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас бид нар бас манай Magic Cook Show нэвтрүүлэг манай тэр болгоныг бас таньж мэдүүлэх зорилготой байгаамаа. За тэгээд ямар ч сан амттай сайхан хоол хийж гисэн Эсвэл гिचлээ Тэмүүлэндээ маш их баярлалаа. За мөн урилгаар ирсэн солин дөрөвний ажилтан туслах идэж өгсөн. Маш их баярлалаа. Тэгээд хөдөлсөн бас Батушкада за баярлалаа. Тэгээд би одоо Батушка чамайг нөгөө гэр мөртөө урахаар нөгөө цагаан бол надад байдгүй хийж чаддгүй би юу хийх вэ гэж бодож байгаад брокколины цог ганц мэдгэн тэр нөгөө юм. Одоо би чамны 2 3 болтой болчихсон. Маргааш явуулчих за. За тэгээд бас хоёр зочиндоо маш их баярлалаа. Хамтдаа сайхан хоолоор бас ногооны аш тусыг бусдад тань түгээн дэлгэрүүлэх зорилгоор манай нэвтрүүлэг маань явж байгаа бас тэгээд ийм сайхан нэвтрүүлэлт орсонд баярлалаа. Тэгээд хоёр зочиндоо бас бэлгтэй манай нэвтрүүлэг гардуулъя. За тэгээд ямар ч ингээд өгийн хүнсний ногооны маркетинг зах зээлийн форум 2016 гэсэн бодлоготой байна. За тэгээд эко доторхын би бас нэг бас ингээд за тэгээ нөгөө манай отгоо маань бол бас хоол их сонирхолтой байгаа. Тийм учраас энэ цагаан хоол эрүүл мэнд гэсэн ийм сайхан гарын авлага одоо маш олон цагаан хоолны ийм жортой ийм номны бас тань бэлгэлж байгаа шүү. Гэртээ сайхан үр хөвгтүүдтэй нөхөртөө сайхан хоол хийж өгөөрэй. Татаасан луун дотор нь 9 шидийн байгаа. Маш их бэлэг байгаа. За тэгээд баярлалаа. Энийг энэ бичээс гарч лу сольж өгөх гэж байна. За ингээд их гоё ном байна. Баярлалаа. Ногоон хүнс эрүүл амьдрал.